Энэ удаагийнхаа бичлэгээр 2002 онд нээлттэй хийсэн аимшиг төрлийн The Ring киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Кэти гэх охин гэртээ ганцаараа үлдсэн болохоор найз Бекатайгаа ханиндаа хонохоор болж тэд зурагт үзэж байгаагаар кино эхэлдэг. Зурагт үзэхээс залхсан Бека үдсэн хүмүүс нь үхдэг хуурцагны тухай сонсч байсан эсхийг Кэтигээс асууж бичлэгийг үтсэн хүн рүү хэн нэгэн залгаж 7 хоногийн дараа өхнө гэж хэлдэг талаар тайлбарлана. Үүнийг сонсоод генет Кэти сандарсан царай гаргаж өөрийгөө Жош гэх найз залуутайгаа бас хоёр найзтай нь тухайн бичлэгийг өнгөрсөн 7 хоногт үзчихсэн. Тэгээд утас дуугарсан гэж хэлсний дараа хоолой нь боогдож үхэдхийн ундагч үнэндээ тэр тоглоом хийсэн байлаа. Дараа нь Кэти Бекаг тоглоомонд нь итгэсэн хэмээн шоолж байтал гэнэт утас дуугарч цаг руу харвал 10 цаг болж байх нь тэр. Кэти хачин царайлахад Бека үнэхээр тийм хуурцаг байдгийм үү гэж асуув. Улмаар тэд утас руугаа очиж Бека утсанд хариу өгөх ба баргаар царайлсан Кэти утсыг шилжүүлэхэд ээж нь залгсан байв. Тэрээр ээжтэй санаа зовох шаардлагагүй гэдгийг хэлээд утас салгахтай зэрэгцэн зурагт нь асдаг. Кэти Бекаг тоглож байна гэж бодоод зурагтаа унтраадагч зурагт нь дахин өөрөө асна. Түүнийг зурагтаа залгуураар нь салгасны дараа Бекаг дуудсан ч хариу өгсөнгүй. Улмаар тэрээр шатаар дээшээ гарахад хаалганы доороос ус урсаж байх нь тэр. Тэгээд хаалгыг нээн ортол үйл явдал хачин царай гаргах Эйдэн зураг зурж байхад ээж Рэйчел нь түүнийг авахар ирж байгаагаар үргэлжлэнэ. Гэтэл багш нь Рэйчелтэй ярилцаж хүүгийнх нь зожигдуу дуу цөөнтэй зам байдлын талаар хэлдэг. Дараа нь багш Рэйчелд Эйдний зурсан үеэл Кейтиг оршуулсан байгаа зурагнуудыг харуулв. Үүнийг харсан Рэйчел үеэл нь нас бараад 3 хонжгоо гэдгийг тайлбарлана. Тэрээр зургийг төдийлөн тоолгүй хүүгээ гайгүйдээ хэмээн явах гэтэл багш түүнд Эйдэн энэ зургийг өнгөрсөн 7 хоногт зурсан гэж хэлдэг. Гэртээ ирээд Рэйчел Эйднийг оронд нь оруулахад хүүн цаг хангалтгүй байна. Би дуудахгүй нас барна. Кэти ч бас цаг баг үлдсэн гэж хэлсэн гэв. Тэгээд ээжээ биш сайхан амраарай Рэйчел гэж хэлэх нь нэг л хачин санагдана. Маргааш нь Рэйчел даашин заолсонгүй. Гэтэл Эйдэн хэдийнэ хар даашинзыг нь бэлтчихсэн, өөрийгөө ч бас бараг л бэлэн болгочихсон байлаа. Дараа нь тэд Кэтигийн оршуулах ёслол руу очих ба Кэтигийн ээж дүр Рэйчелдээ охин шиг нь 16 настай охины зүрх зогссон тохиолдол өмнө нь ганц ч байгаагүй гэдгийг интернетээс олж мэдсэн. Эмч нар ч яг юу тохиолдсныг мэдэхгүй байсан гэж тайлбарлана. Тиймээс дүр Рэйчел нь сэтгүүлч болохоор энэ талаар судалж шалтгааныг нь олж өгөхийг гуйгаад охиныхон царай ямар байсныг хэлэхэд улмаар Рэйчел агаар амьсгалахаар гарахад Кэтигийн найзууд ярилцаж байлаа. Тэд Бекаг ямар нэгэн аимшигтай зүйлээс болж үхтлээ айсандаа л сэтгцэн эмнэлэгт очсон тухай ярилцсан. Тэдний яриг сонссон Рэйчел найзуудтай нь яриа өддөг. Энэ үед нэгэн залуу хуурцагт л учир байгаа. Үхдэг хуурцаг гэж хэлнэ. Охтын нэг Кэтиг Жош гэдэг найз залуутай байсныг хэлэхэд Рэйчел түүнийг хаана байгааг асууснаар өнөөх залуу Жош ч бас өгчихсэн. Кэтиг үхдэг шин амиа хорлсон гэж хэлхэн тэр. Энэ хооронд дотор Эйдэн шатаараа дээшээ гарч Кэтигийн өрөөнд ороход Рэйчел ирээд Кэтигийн өрөөнд байж болохгүй гэхэд Эйдэн энэ Кэтигийн өрөө байхаа болсон гэж хэлээд гардаг. Рэйчел Кэтигийн өрөөндөх нүрийг нэрээчсэн сэтгүүлний зургуудыг харж байхдаа зураг угаадаг газрын хаягийг олно. Маргааш нь тэрээр хаягаар очиж зурагнуудыг авах ба сүүлийн хэдэн зурган дээрх залуусын царай сарнсан байлаа. Оройн тэрээр зурган дээрх залуусын амиа алдсан мэдээг сонноос уншиж бүгд оройн 10 цагт амиа алдсан болохыг олж мэдэв. Түүнийг ажил дээр байхад эрхлэгч нь түүнийг ажлаас нь халлаа гэхэд Рэйчел өөрийгөө гайхалтай нийтлэл бэлдэж байгааг хэлнэ. Удалгүй тэрээр Кэтиг ч бас оройн 10 цагт нас барсныг мэдэж мөн зургнуудын нэг дээрээс тэдний очсон газрын самбар дээрх хаягийг олж хардаг. Рэйчел шуудхан л тийшээ явж Кэтигийн найзуудтайгаа байрлсан газарт ирж ресепшнээс нь тэдний тухай асууснаар 12 дугаартай байшинд байрлсныг олж мэдлээ. Гэтэл ресепшн залуусыг төлбөрөө төлөөгүй, зурагт нь болохгүй байна хэмээн гомдол гаргасныг хэлж энд долгио муу барьдаг болохоор үйлчлүүлэгчид хуурцаг авч яваад үздэг гэж тайлбарллаа. Үүнийг сонсоод Рэйчел сэжүүр атгаж 12 дугаар байшин хөлсөлхөөр шийдэх ба ресепшнийг анзаараагүй байхад шошго тэмдэггүй хуурцгийг нууцаар авдаг.
Түүнийг байшин руу ороход жаргах нар ганц модон дээр тусна. Рэйчел хэсэг эргэлзэж байгаад хуурцгийг тоглоуллаа. Гэтэл тойрог дүрсээр бичлэг эхэлж улмаараа жихүүцмээр сэжигэн гэмээр дүрслэлүүд араараасаа солигдсон гарч эцэстээ нь бичлэг дуусахтай зэрэгцэн утас дуугардаг. Айж гайхсан Рэйчел утсыг авахад хэн нэгэн 7 хоног гэж хэлхэн тэр. Пүрэв гариг эхний өдөр. Эйдэн хичээлдээ явж Рэйчел хачин царайтай хуурцгийг барин өрөөндөө суун. Удалгүй түүн дээр Ноа гэх найз нь ирэх ба Рэйчел түүнд болсон явдлыг ярьж залуусын сарнсан зургийг үзүүлээд өөрийнх нь зургийг авахыг хүсдэг. Ноа түүний зургийг дарахад Рэйчлийн зураг сарнсан байх ба түрүүхээ авсан бусад зургууд нь ч бас сарнсан байв. Ноа нэг бичлэг байгаа гэлөө хэмээн асуухад Рэйчел түүнд үзүүлэхгүй гээд өөрөө илүү сайн судлах хэрэгтэй байгаагаа хэлнэ. Гэтэл Ноа 4 залуу өгснөө бичлэг үзснээс болоогүйгээд бичлэгийг өөрт нь үзүүлэхийг хүсснээр тэрээр бичлэгийг үздэг. Ноа үзчихэд сонирхогчийн бичлэг байна гэж хэлэхдээ зэрэгцэн утас дуугарна. Гэсэн ч Рэйчел утсыг авсангүй. Дараа нь тэрээр Ноад бичлэгийг үзээ 4 хүн өгчгээд байгааг хэлэхэд Ноа хоёулаа үзсэн ч үхээгүй байна гэд тоосонгүй. Улмаар Рэйчел түүнээс хэн энэ бичлэгийг хийсэн байж болох вэ? Хаанаас гарч ирсэн бол гэж сониужирхан асууснаар Ноа хуурцгийг өөрт нь 1% хувилж өгөхийг хүсээд явлаа. Рэйчел ажил дээрээ хуурцгийг хувилна. Баасан гарыг 2 дахь өдөр. Ноа бичлэгийг үзээд хуулбар нь мөн эсхийг гайхаа асууж тоон нэг л биш байгааг хэлнэ. Учир нь онлын хувьд эдгээр тоо байхгүй бол дүрс бичлэг байх ёсгүй гэдгийг Ноа тайлбарлав. Тиймээс бичлэгийг хаана хийснийг тодорхойлох боломжгүй. Хүн хурууны хээгүй төрхтэй л адилхан. Ингээд тэд бичлэгэн дээр ажиглалт хийж байтал гаднаас Ноагийн туслах орж ирснээр Рэйчел түүний туслахад бичлэгийг үзүүлэхийг хүссэнгүй гарч явдаг. Бямба гариг 3 дахь өдөр. Рэйчел сэтгцэн эмнэлэгт Бекатай уулзаж Кэти нас бардаг орой юу болсныг асуухад тэр юу ч дуугарсангүй гөлөрсөөр. Улмаар Рэйчел Кэти яаж нас барсныг мэдмээр байна гэхэд Бека та мэднэ. Тэр танд үзүүлнэ. Одоо биш 4 хоногийн дараа гэж хариулдаг. Дараа нь Рэйчел илүү дэвшилтэд сайн төхөөрөмжтэй газар бичлэгийг шалгахаар шийднэ. Тэгээд тэрээр бичлэгийг илүү наривчлан шалгаснаар нэгэн гэрэлт цамхаг байгааг анзаардаг. Мөн бичлэгэн доторх ялаа дэлгэцэн дотроос бодитоор гарч ирэх нь түүнийг бүрч ихээр гайхшрууллаа. Нэм гариг 4 дахь өдөр. Рэйчел номын санд очиж бүх гэрэлт цамхагны тухай номыг шүүдэг. Эцэст нь тэрээр бичлэгэн дээр байсан гэрэлт цамхагыг олж Моиска арал дээр байдгийг нь мэдэж авна. Дараа нь тэрээр Моиска арлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг интернетээс хайснаар гэрэлт цамхгийг сэргээн засварласан гэх хүмүүсийн дунд өнөөх бичлэгэн дээр эмэгтэй байгааг анзаарч зургийг хэвлэв. Удалгүй тэрээр эмэгтэй нэрийг Анна Морган гэдгийг мэдэж интернетээс дэлгэрэнгүй хайвал Анна Морган морины үзүүлбэр зохион байгуулсан тухай мэдээ олох ба мордынхын талаар хайснаар Рэйчел бурхан минь хэмээн дуу алдана. Дараа нь тэрээр сонины архивыг судалж Морганы морд учир битүүлгээр өгсөн тухай болон эдлэнд хөл хорой тогтоосон тухай шинжилгээгээр мордоос өвчин илэрсэнгүй зэрэг мэдээг унших ба бичлэг дээр гарсан үхсэн мордын дүрстэй таарч байв. Үргэлжлүүлэн судалсаар Анна Морган өндрөөс үсэрч амиа хорлсон байж магадгүй. Үүний дараа морд идэглээ. Анна Морган хий зүйл хардаг байсан зэрэг мэдээллийг олж мэднэ. Даваа гариг 5 дахь өдөр. Ноа дэлгүүрт байхдаа өөрийнх нь царай толинд сарнин харагдаж байгааг анзаардаг. Рэйчел эгч рүүгээ залгаж нэг тишээ явах болсон тул хүүг нь 2 хоног харж байгаа чимээн гуйж байтал гинэт хахаж улмаар амнаас нь маш уртаа үсэг гарч ирэх нь тэр. Дараа нь тэрээр хүүгийн өрөөнд очиход шалав норчсон нэгэн охин сууж байлаа. Очтол Рэйчел хар даран сэрэхэд түүний гарнаас хэнэгэн хатгсан түлэнхий шарах үүссэн байв. Улмаар тэрээр зочны өрөөнд очиход хүүн өнөөх бичлэгийг хэдийнэ үзчихсэн байх ба сандарсан Рэйчел хуурцагны хуулбарыг гарган буудан доогоороо шиддэг. Удалгүй утас дуугархад Ноа залгсан байх ба түүнд итгэж угаагаа хэлээд ярилцахыг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Гэтэл Рэйчел чи бид хоёрын хүү хуурцгийг үзчихлээ гэж хэлснээр Ноа Эйдний аав гэдэг нь тодорхой болно. Мегмар гариг 6 дахь өдөр. Ноа Эйдэн хоёр машинд сууж байхад Эйдэн Ноаг аавыгаа гэдгийг мэддэг хэлнэ.
Рэйчел Ноад Анна Морганы талаар олж мэдсэн мэдээллээ дүгнэн тайлбарладаг. Хэдийгээр Анна Морган гэр бүлдээ цаг гаргадаг өөрөөрөө бахархдаг жаргалтай эмэгтэй байсан ч нэг л өдөр таагүй зүйл тохиолдож амьдрал нь оргонгороо эргэснээр аз жаргалгүй болж эцэстэн сэтгцийн эмнэлэгт хүрэгдсэн гэдгийг хэллээ. Улмаар ганцхан хоног үлдсэн болохоор Ноаг сэтгцийн эмнэлэг рүү явж Анна Морганы тухай судалгааг даалгаж өөрөө арал руу явхаар шийддэг. Рэйчлийг машинаасаа буухад Ноа түүнд түрүүнд Эйдэн зурсан ээжэд гэж үлдээсэн зургийг өглөө. Арал руу хөлөг онгоцоор явж байхдаа Рэйчел сонины нийтлэлүүдийг уншиж Анна Морганы нөхрийг Ричард Морган гэдэг болохыг бас түүнийг охинтой байсан болохыг олж уншина. Дараа нь Рэйчлийг ачаанд байсан морин дээр очиход морь генетэ докторуугийн зан гаргаж ачаанаасаа гарan хөлөг онгоцноос үсэрч өгдөг. Энэ хооронд Ноа сэтгцийн эмнэлэг дээр Анна Морганы мэдээллийг судлахаар архивт нэвтрэнэ. Харин Рэйчел арал дээр ирж улмаар бичлэгэн дээр гардаг байшин буюу Анна Морганы байшинд ирж нөхөр болох Ричард Моргантай уулзсан өөрийгөө сэтгүүлч гэж танилцуулснаар Ричард Морган мордын талаар ирээ юу хэмээн асуудаг. Рэйчел морд яаж өгдөг байсныг асуухад Ричард хашаага эвдэж гараад далай руу ороод өгчдөг байсан. Одоо морд үржүүлэхэ болсон гэдгээ хэлнэ. Ингэж ярилцах зураа Рэйчел бичлэгэн дээр гардаг тойл одоо ч яг байранда байгааг анзаардаг. Улмаар Рэйчел хуурцгийг гаргаж ирээд Ричардаас юу болохыг мэдхүү хэмээн асуугаад бичлэгэн дээр эхнэр нь гардаг. Энэ өрөөнд зогсож байсан. Бас гэрэлт цамхаг морд байсан гэдгийг тайлбарлахад Ричард хуурцгийг хаанаас авсныг нь асууж ганцхан хувь гэдгийг лавлахад Рэйчел хуулбарлаж авснаа хүлээн зөвшөөрнө. Гэтэл Ричард бичлэгийг үзмээргүй байна гэд Рэйчелд тусалж чадахгүй тул явахыг хүсч өөрийгөө охингүй гэдгээ хэлэн түүнийг юу ч мэдэхгүй гэд хаалга хаадаг. Явж байхдаа Рэйчел хүүгийнхээ өөрт нь үлдээсэн зургийг хараад яг энэ байшинг болон нүрийг нь ирээчсэн охин зурсныг анзаарна. Энэ хооронд Ноа Анна Морганы хийзүүл хардаг гэх баримтыг олж 1966 онд 2 ч удаа жирэмсэн болсон ч золовсон болохыг олж мэдэх ба мөн тэрээр Самара Морганы баримтыг олж түүний эмчилгээг зогсоосон. ЭСМ тэгтэг 15 бичлэгийг үзнэ гэх тайлбарыг олж хардаг. Энэ үед Эйдэн хар тойрог зурсаар Рэйчел хүүтэйгээ утсаар ярьж зурсан зургаа хаана харсныг нь асуухад жаахан охин намайг зур гэсэн. Тэр зүчээнд байх дургүй. Морд түүнийг шөнө унтуулдаггүй гэсэн. Гэхдээ одоо зүчээнд байхгүй. Тэр одоо харанхуй газар амьдардаг гэж хариулна. Улмаар Рэйчел сэтгцийн эмчтэй уулзахад сэтгцийн эмч Анна Морганыг маш ихээр хүүхэдтэй болохыг хүсч тэд олон жил хичээсэн ч хүүхэд тогтоогүй. Тэгэд нэг өвөл хааныг тийшээ явж Самарагийн охиныг өргөж авсан гэцгээдэг хэмээн ярьж өгнө. Тэгэд удалгүй ээж нь нас барж Самара болон мордтойгоо амар тайван амьдарч байсан ч нэг өдөр Анна өөр дээр нь ирээд Самаратай ойр байхаар хачин зүйлс харагдаж дотор нь шатах мэт мэдрэмж төрдөг болсноо хэлсэн гэж үргэлжлүүлэн ярив. Рэйчел охинд юу тохиолдсныг асуухад эмч Морганыханд өөр нэг сэтгцэн эмнэлгийг санал болгосон. Охин тэндэл байдаг бах гэж хариулна. Тэгэд охиныг арлаас явснаас хойш арлын хүнд хэцүү байдал дээрчсэн гэдгийг эмч хэллээ. Энэ хооронд Ноа өөрийгөө Ричард Морган гэж танилцуулан өнөөх ЭСМ тэгтэг 15 бичлэгийг үзэхээр боллоо. Гэтэл бичлэг хайрцагтаа байсангүй. Харин бичлэгийг хамгийн сүүлд авсан хүн нь жинхэнэ Ричард Морган байх нь тэр. Улмаар Ноа гэрэлт цамхагтай арал руу явхдаа Рэйчел рүү яран залгсан ч тэрээр утсаа авсангүй. Харин Рэйчел Ричард Моргантай дахин уулзахаар байшинд нь ирдэг. Гэтэл Ричард Морган хариу өгсөнгүй. Тэрээр дотгошоо нэвтэрч өргөж авсан гэх Самара Морганы төрсний гэрчлэгийг олж харах ба ЭСМ тэгтэг 15 гэсэн хуурцгийг анзааран тоглуулахад Самарагийн сэтгцэн эмнэлэгт байсан үеийн бичлэг байв. Самаратай эмч ярилцаж байхад Самара ээжтэй хайртайгаа түүнтэй уулзахыг хүсэж байгаагаа мөн хэдийгээр бусдыг зовоохыг хүсдэггүй ч зовоогоод байдаг энийг болохгүй гэж хэлнэ. Эмч энэ байдлыг нь зогсоохын тулд Самараг энд байлгаж байгаа гэхэд Самара аав намайг энд хаях гэж байгаа. Аав надад туслахыг хүсээгүй. Аав мордтой хайртай. Намайг яваасай гэж хүсдэг. Гэхдээ аав мэдэхгүй гэж хэлэхдээ зэрэгцсэн Ричард Рэйчлийг цохиж унгаадаг. Рэйчел Ричардаас та охиноо яасан бэ
гэж асуухад Ричард зурагтаа угаалгын өрөөндөө аваачиж мөн залгуур хүзүүндээ дохоод миний эхнэр хүүхэдтэй болох ёсгүй байсан юм гэж хариулдаг. Тэгээд Ричард тэрний шивнээ байнга сонсогддог. Шүн унтуулдаггүй. Тэрний харуулж байгаа зүйлс хизээч зогсохгүй. Чиний ирсэн нь үүнийг нотолж байна гэд амиа хорлох нь тэр. Самарагийн хаан байгааг Ричард хэлэлгүй амиа хорлсноор Рэйчлийн өөрийгөө болон хүүгээ аврахын тулд Самараг олж зогсоох гэсэн төлөвлөгөө нь бүтлгүүтлээ. Энэ үед Ноа ирж түүнийг тайвшруулна. Улмаар Рэйчел хүүгийнхээ тэр зүчээнд байх дургүй. Морд тэрнийг шүн унтуулдаггүй гэж хэлснийг нь санаж тэд зүчээ рүү очдог. Гэтэл бичлэгэн дээр гардаг өндөр шата зүчээнд байх ба дээшээ гарч харвал ээж нь галзуурх шахсан болохоор аав Ричард нь Самараг буруутгаж түүнийг зүчээний дээр амьдруулдаг байсныг тэд олж мэднэ. Энэ үед Ноа ханын цаасны цаана нэг зүйл байгааг анзаарснаар тэд ханын цаасыг хуулахад ханан дээр өнөөх 12 дугаартай байшингийн ойролцоо байсан ганц модны зураг байлаа. 5 гариг 7 дахь өдөр. Тэд 12 дугаартай байшинд ирсэн байх ба бүх зүйлсийн учрыг тайлах гэж хичээсний эцэст эргээд эхний цэг дээрээ ирснээ одоо өөрийгөө оройтсон гэдгийг Рэйчел тайлбарлана. Тиймээс Ноаг үлдсэн хоногоо ашиглаж шалтгааныг олж хүүгээ авар гэхэд үүнийг сонссон Ноа ямар нэгэн сэжүүр арга зам байгаа хэмээн уурлаж эд зүйлийг эвдэх үед шалан дээр унсан шилэн бөмбөлгнүүд хэсэг газар бөөгнөрхийг Рэйчел анзаардаг. Цаг бага үлдсэн болохоор Ноа сүхээр шалыг завчин хавхлаход шалан доор нь худаг байх нь тэр. Тэд тагийг нээж худгийг хэрэг үнзгийн эсхийг нь шалгаж үзхийг оролдож байхад зурагтнаас ус урсаж эрэг болтууд сулран эцэст нь зурагт Рэйчлийг мөргөж худаг руу унгаадаг. Азар Рэйчел гэмтэлгүйгээр худгийн ёроолдох усанд сэрлээ. Ноа түүнийг гаргах зүйл сайж олохоо явах хооронд Рэйчел худагны хананд хугарсан хумс байхыг олно. Энэ хооронд худагны таг өөрөө хаагдаж гинэт усан доороос үсээ гарч ирэн Рэйчелд өнгөрсөнд юу болсныг харуулна. Самара энэхүү худаг дээр зогсож байх үед Анна араас нь хурж ирэх ба удахгүй бүх зүйл сайхан болно. Би уг нь чамайг л хүссэн юмсан гэд уут толгойд нь углан худаг руу хаяж дараа нь тагийг нь таглажээ. Энэ бүхнийг харсны дараа Рэйчлийн гар дээрх түлэгдсэн ором арилж тэрээр охиныг худаг руу унсан ч амьд байсан гэдгийг ойлгоно. Удалгүй усан доороос Самарагийн цогцос хөвж гарч ирснээр Рэйчел гар дээр өргөн одоо бүх зүйл зүгээр гэж хэлснээр цогцос ялзарсан байдалтай хувирдаг. Энэ үед Ноа ирэн нар жаргахчлаа гэж хэлснээр Рэйчел цогцсыг усанд нь тавьж тэрээр амьд үлдэнэ. Цагдаа нар ирж Рэйчел Ноад Анна хүүхэдтэй болохыг юунаас илүү хүсч байсан байж яагаад ийм зүйлс хийснийг нь гайхаж охин зүгээр л бусдад мэдэгдэхийг хүсч байж гэж хэлдэг. Улмаар Ноа худагт ганцаараа байвал хэр удаан амьд байх бол гэж асуухад Рэйчел 7 хоног гэж хариулна. Ингээд тэд гэртээ харьцааж Ноа ярьж байгаарэ гээд тэднийхээс явлаа. Маргааш өглөө Рэйчел хүүтэйгээ хамт нэг орондоо сэрэх ба Рэйчел хүүдээ өөрсдийгөө Самараг харанхуй газраас чөлөөлсөн гэдгээ тайлбарладаг. Гэтэл хүү нь гайхан босч ирээд та туслаа юу? Яагаад тусалж байгаа юм бэ? Та туслах ёсгүй байсан юм. Та ойлгохгүй байна уу? Тэр хизээч унтдаггүй юм гэж хэлэхэд хүүийнх нь хамраас цус гарч гаран дээр нь атгсан гарны түлэгдсэн ором байхан тэр. Энэ хооронд Ноа ажиллаа хийж байтал гинэт зурагт нь асах ба унтраасан ч зурагт дахин асаж өнөөх худагны дүрс гарна. Үүнтэй зэрэгцэн Рэйчел Ноа руу залгасан ч тэрээр утсаа авсангүй. Харин Ноа бичлэг рүү ойртон харвал худаг дотроос Самара гарч ирэн Ноа руу ойртсоор эцэст нь зурагтнаас гарч ирэн Рэйчел яран Ноагийн гэрт ирэхэд тэрээр буудан дээрээ сууж байх ба эргэн тойрон ус болчихсон байлаа. Рэйчел буудан эргүүлээд удалгүй Рэйчел гэртээ ирэн чи надаас юу хүсэв? Яагаад намайг алаагүй юм? Яагаад Ноаг алж байгаа юм? Хэмээн зөхөрсөн байдалтай хуурцгийг эвдэж шатаадаг. Хэсэг хугацааны дараа Рэйчел буудан доор өмнө нь Ноа болон хүүгийнх нь үдсэн буюу түүний шидсэн хуурцгийн хуулбар байгааг санаад
авах ба өмнө болсон бүх зүйлсээ санаж өөрийнх нь амьд үлдсэн шалтгаан нь бичлэгийг хуулбар хийснэх гэж таамаглав. Ингээд Рэйчел Эйднийг аврахын тулд хүүгээрээ хуурцгийг хувилах командыг өгүүлж хуулбар хийхэд Эйдэн тэр хүн алсаар л байна байх та. Тэр хизээч зогсохгүй. Гэхэд Рэйчел санаа зовлтгүй хүмүн тэр чамайг яах ч үгүй гэж тайвшруулна. Гэтэл Эйдэн энэ хуулбар бичлэгийг үзсэн хүнд юу тохиолдох юм гэж асуухад Рэйчел хариулж чадахгүй бодолд автан бичлэг рүү ширтснээр кино төгсдөг. The Ring гэх энэхүү киног би Univision-ийн Hollywood багцын аимшигын трейлер төрлийн кино зэснээс үзсэн. Энэ кино болон энэ киноны 2 дугаар анги буюу The Ring 2 киноноос эхлээд ер нь аимшигын кино сонирхчдын хувьд ам сайтай байдаг өөр олон бүтээлүүд ч энэ зэсэнд олон байгаа. Миний зүгээс та бүхэндээ Hollywood багцын аимшигын трейлер зэснээс заавал үзрэй гэж зөвлөх кинонууд бол 2000 оны их үед аимшигын кино сонирхчдыг байлдан дагуулж байсан The Hills Have Eyes, Hostel, Final Destination кинонуудыг санал болгомоор байна. Мэдээж заавал аимшигын трейлер гэхгүйгээр Hollywood багцад олон ангит, тулаан тадал явдалт, инэдмийн хүүхэлдэйн гэх мэт таны дуртай бүхэл төрлийн зэсэнд маш өргөн сонголттой олон кинонууд байгаа гэдгийг хэлмээр байна.